Тоолго ном Израильчуудын цөлийн аяллаар дамжуулан та итгэлийн амьдрал, итгэлийнхаа аяллаа талаар маш олон зүйлсийг сурч байгаа хаа. Өнгөрсөн хичээлээр бид хамтдаа хэрхэн цөлийг туулах талаар маш чухал хичээлийг үтсэн байгаа. Тэгэхээр цөлөөр аялаж явж байгаа нэгэнд Бурхан газрын зургийг өгдөггүй. Яагаад гэвэл Бурхан хорон мөч болгонд алхан болгондоо түүнд итгэж найдахад сургахын тулд юм. Цөл гэдэг бол хаягдсан, хараагдсан газар биш. Харин Бурханы онцгой тэр хамгаалалт, Бурханы онцгой ёроолыг олж авдаг тийм газар байгаа. Цөлд бид хизээч ганцаараа явахгүй. Харин Бурхантай хамт явдаг. Тэгээд энэ аялал бидэнд Бурхан бол зам юм аа. Тэр хамгийн сайн замыг бидэнд заадаг юм аа гэдгийг сургадаг тийм л онцгой, тийм л гайхалтай аялал байгаа. Израильчууд бүрээн дуугаар, Магдалины дуугаар эзнийг даган урагшлан явах хэрэгтэй байсан. Тэд бүрээн дууг үлээсэн нь итгэлийн амьдрал гэдэг бол яг л сүнслэг тулалдаантай адилхан гэдгийг бидэнд харуулж өгсөн. Бүрээн дуу гэдэг бол дайн тулааны өмнө энэ тулалдаанд Бурхан бидний талд байж дайснаас биднийг аврах болно гэсэн тунхаглал. За нөгөө талаас эзэн бидэнд ялалтыг өгөх болно гэсэн ялалтыг урдчлан тунхаглаж байгаа тийм гайхамшигтай итгэлийн тунхаг байсан баг. Тэгэхээр Йошуа болон Израильчууд Ямааны иврээр хийсэн тэр нэгэн жижигхэн бүрээгээр Ерихо хотыг эзэлсэн гэдгийг та үргэлж санаарай. Бүрээн дуу, Магдалины дуу үргэлж танд ялалтыг өгөх болно. Тэгвэл Израильчууд цөлд явхдаа итгэлээрээ алхсан шиг тэдний урд үргэлж үүлэн багна, галан баган тэдний хөтлөн дагуулсан шиг тэд бүрээгээ үлээгээд магтан дуулаад ялалтын замаар алхсан шиг таа ч гэсэн итгэлийн замаар үргэлжлүүлэн алхаасаа гэж хүсэж байна. За ингээд өнөөдөр бид нэр хамтдаа Тоолго номын 11-ээс 12 дугаар бүлгийг үзэх болно. За энэ хэсгийг бид гомдлоо талархлуу гэж нэрлсэн байна. Аав нь хүүхдүүддээ маш үзэсгэлэнтэй сайхан гой газрыг үзүүлэхийн тулд аялалд гарч гин. Аялалд гарч байгаа хүүхдүүд нь маш их баяр хөөртэй, эхэндээ үнэхээр ад жаргалтай сайхан явж. Гэтэл бүтэн өдөр өнгөрсний дараагаар тэд нэр ядарч эхэлсэн, залхаж эхэлсэн, бас өлсөж эхэлсэн. Тэгээд байн аавсаа одоо болж гин үү? Бид нар хүрэх ёстой газараа хүрч байна уу? Аль зэрэг удах юм бэ гэж. Тэгээд бас одоо гомдлож эхэлсэн, гидсэн өлсөн учраас уурлаж эхэлсэн баг. Гэтэл аав нь хүүхдүүддээ гой зүйлийг үзүүлэхээ явж байгаа гэдэг тэр аавын зүрх сэтгэлийг мартсан байх нь. Тэгэхээр аялал гэдэг бол биднээс тэсвэр хатуужлыг бас тодорхой цаг золиосыг заавал шаарддаг гэсэн үг. Израильчууд цөлөөр аялж явах үедээ яг л аавынхаа эсрэг гомдолсон, ууралсан тэр хүүхдүүдтэй адилхан одоо тийм байдлыг маш олон удаа гаргаж байсан гэдгийг бид нар Тоолго номоос хардаг. Тэгэхээр Израильчууд Египтээс чөлөөлөгдөөд 400 гаруй жилийн туршид Египтийн боолчлолд байжгаад тэд Бурхны агуу хүч чадлаар аврагдсан, чөлөөлөгдсөн. За энэ гайхамшигтай авралын үйл явдал болсноос яг 1 жил 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр тэдний дотор магадгүй тэр авралын баяр хөөр, талархал, магтаал нь одоо хуучраагүй хിവэрэ байсан баг. Гэхдээ тэд цөл гэдэг маш том, бодтой, хүнд хэцүү бэрхшээлийн өмнө толгорох үедээ өөрийн ирэхгүй тэд нэр гомдлож, бухимдаж, ууралж эхэлсэн. 11 дугаар бүлгийн эхний 3 ишлэлийг бид нар харах юм бол Израильчууд цөлд гомдлсон Бурхны эсрэг тэд нэр одоо бухимдаж ууралсан баг. Тэгэхээр үүнийг харсан Бурхан тэдэнд одоо тэднийг хараад ууралсан баг. Тэгээ Бурхан уурлаад Израилийн
одоо байгаа газрын хүрээлэлд галыг явуулсан тийм. Тэгэхээр энэ гал бол Бурхны өгсөн сануулга байсан баг. Тэгэхээр үүндээ Израильчууд болол Шекайна буюу те эзний яруу алдрын оршихуйн тэр галан баган донд эзний алдар дотор алхах ёстой хүмүүс байтал тэд энэ удаа эзний тэр уур хилэнгийн гал тэдний дээр бууж ирсэн баг. Тэм учраас тэр газрыг Таберах буюу одоо цөлд шатаж байгаа burning буюу те шатаж байгаа гэж тэр газрыг нэрлсэн байна. Тэгэхээр бид эзний алдрын гал дотор явах уу? Эсвэл эзний тэр одоо те уур хилэнгийн гал зогсох уу гэдг нь бас л бидний итгэлийн том сонголт байх нь байна. Тэгэхээр аливаа гомдол ялангуяа Бурхны эсрэг тэр уур бухимдал гэдэг бол үүний үндэс нь итгэлгүй байдал байдаг. Тэгэхээр итгэлгүй байдлаас гомдол гарч ирдэг юм а гэдгийг бид эндээс харж байна. Израильчууд хэдийгээр тэд галыг харсан боловч тэр сануулгыг авсан боловч тэд нар үргэлжлүүлээд дахиад л гомдлож эхэлсэн. Тэд нар Бурханд хандаж бидэнд маннагаас өөр идэх зүйл байхгүй байна уу гэж гомдолж эхэлсэн баг. Уул нь Израильчууд Бурхныг харж дээшээ харж амьдрах ёстой байтал тэд нар хитрхи их газрыг харсан учраас сүүлдээ бүр асуудалтай автаж тийм ээ дээшээ ч харж Бурхныг ч харж чадахгүй тэд нар өөрсдийнхөө дунд байгаа тэр асуудлыг гомдол болгож, бухимдал болгож илэрхийлж ирсэн. Тэгэхээр альва гомдол ялангуяа Бурхны эсрэгтэй тэр уур бухимдал гэдэг бол маш аюултай зүйл. Тэгэхээр гомдол бидний алсын харааг биднээс холдуулдаг. Өөрөөр хэлбэл гомдол гэдэг нь алсын хараагаа хараад урагшаа хараад явах биш, харин биднийг арагшаа харуулдаг. Тэр ардах амьдрал маань, хуучин амьдрал маань илүү дээр байжтэй гэсэн тэр буруу бодлыг өгдөг гэсэн. Хоёрдугаарт нь гомдол гэдэг бол өнөөдөр бидэнд өгөгдсөн Бурхны тэр ёроолууд, бидний эргэн тойронд байгаа Бурхны сайн бэлгүүдийг харж чадахгүй болгодог. Мөн тэр Бурхны өгсөн ёроол бэлгүүдийг үл тоомсорлох, талархахгүй байх ийм байдалд авчдаг. Тэр битгийл гомдол гэдэг бол ирээдүйд Бурхны өгөх тэр гайхамшигтай амлалтыг мартуулж тэр амлалтанд үл итгэх байдлыг тэр амлалтыг тоохгүй байхтай тийм итгэлгүй байдал биднийг авчдаг маш аюултай байх нь. Тэгэхээр та тоолго номыг унших юм бол 3 зүйлийг танд харуулна. Эхнийх нь хүн гэж ямар өчүүхэн амьтан бэ? Хүн гэж яг хин юм бэ гэдгийг бидэнд харуулдаг. Хоёр дахь нь болохоор цөл буюу бидний амьдрал гэдэг чинь яг ямар юм бэ гэдгийг бидэнд харуулж өгдөг. Харин гурав дахь нь Бурхан хин юм бэ? Бидний Бурхан гэвэл хин юм бэ гэдгийг харуулж өгдөг байна. Цөл бидэнд бид ямар сул дорой юм бэ? Бидний амьдралд ямар олон зүйл байхгүй, ямар олон зүйлээр бид нар дутагддаг юм бэ гэдгийг харуулж өгдөг. Тэгэхээр Израильчуудад яг энэ цагт юу дутуу байсан бэ? Үндэ тэд нар идэх хоол, өмсөх хувцас юугаарч дутаагүй. Харин тэдэнд дутуу байсан зүйл нь магадгүй итгэл байсан баг. Итгэлээр дутагдсан учраас тэд нар Бурханд хандаж гомдолж эхэлсэн байгаа. Дональд Мекрүү гэдэг хүн, за энэ пастор хүн байгаа цөлийг туулах арга зам гэсэн номыг бичсэн ба. Тэгэхээр түүний номон дээр цөл мэт амьдралыг туулсан, Бурхантай хамт ялалт байгуулсан олон хүмүүсийн гайхамшигтай гэрчлэл түүх орсон ба. За эндээс хоёрыг нь би та нартай хуваалцъя. Эхнийх нь Жим гэж залуу байгаа. За Жимийн аав нь болвол I can do it, just do it би чаднаа. Зүгээр л хийхэд болно гэсэн яг нэг тийм урайтай амьдралын тийм философитой хүн байсан баг. Тэгэхээр Жим яг одоо аавыгаа дуурайгаад амьдралд яг л тэгж ханддаг би сайн хийх юм бол болно, бүх зүйл болно, зүгээр л хий гэж өөрийгөө зоригжуулдаг тийм нэгэн байсан. Тийм ч учраас тэр шургуу хөдөлмөрлөж бизнесийн амжилтыг гаргасан, өөрийн гэсэн
одоо компанийг байгуулж алдар нэр амжилтанд тэр хүрсэн. Гэхдээ тэр хитрхи их ажилласан учраас түүний бие муудаж эхэлсэн. Тэгэд эмнэлэгт очиход эмч түүнд ямар оншийг өгсөн бэ гэхээр та одоо хэрвээ богиндоо бол 3 жил урт бол 7 жил л амьдрах юм байна гэсэн тэр оншийг авсан байна. Энэ мэдээг сонссон Жим маш их ууралсан. Тэр амьдралд ууралсан. Магадгүй тэр бурханд гомдсон, тэ. Тэгээд түүний дотор айдас бас бухимдал дүүрэн байсан. Тэгэхээр яг Жимтэй адилхан хүн өвчин, зовлон, бэрхшээл гэсэн янз бүрийн цөлтэй нүр тулгардаг. Нөгөө талаас зүрх сэтгэлийн дотор бас цөл мэттэй тэр зовлон хүнд өгөгддөг. Тэгвэл ийм цөлийн өмнө зогсохдоо хүн би чаднаа, хийхэд л болно гэсэн зүгээр нэг өөдрөг үзлэр энэ цөлийг хизээж гаталж чадахгүй гэсэн үг. Цөл бол Бурхантай уулзуулдаг газар. Цөл Бурхныг олж авдаг газар юм. За энэ номонд орсон дараагийн нэгэн одоо түүхэн баатар маань Мэри гэдэг нэртэй эмэгтэй байна. Тэр залуу насндаа нэгэн одоо залуу дурлаж тэд гэрэлсэн. Тэгээд анхныхаа хүүхдийг гаргасан ба. Харамсалтай нь хүүхэд нь төрөлхийн одоо зүрхний дутагдaltaй учраас олон сар амьдарч чадаагүй. Нас орсон байна. Тэгэхээр энэ үйл явдал Маригийн зүрх сэтгэлд маш том цохилтыг өгсөн. Тэгээд тэр хамгийн түрүүнд Бурханд хандаж "Why God? Яагаад Бурхан минь ээ" гэж тэд гомдолсон. Тэгээд төд удалгүй түүний амьдралд 2 дахь үхэл буюу түүний итгэл нь үхсэн баг. Тэр Бурханыг үгүйсгэж итгэлээ орхиж хайсан байна. Энэ үдлээс бас болж нөхөр нь хар тамхинд орсон. Тэгээд бас түүнийг хаяад явсан. Гэр бүл нь салсан. Өөрөөр хэлбэл Маригийн амьдрал яг л тэр элсэн цөлийн дунд үхэлтэй нүур тулжтэй. Яг л тэр ёроолыг тэр зогсон байна. Тэгэхээр хүний амьдралд "Why God? Яагаад Бурхан минь" гэдэг тийм одоо цаг үе байдаг. Харин "Why God" гэж хашгирах үед "Who God? Бурхан хин юм бэ" гэдэг хариултыг бидэнд өгдөг. Цөлийн дунд "Яагаад Бурхан минь" гэж хашгирах үед би хэн бэ? Би ямар Бурхан бэ гэдгийг Бурхан харуулдаг гэсэн үг. Яг амьдралынхаа энэ одоо ёроолд хүрсэн унсан хүнд хэцүү цаг үедээ Мари энэхүү номыг бичигч пастортай уулзсан баг. Түүний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдсөн. Юу Марийн амьдралыг өөрчилсөн бэ? Бүх зүйлээ алдсан. Одоо ямар ч итгэл найдвар байхгүй тэр элсэн цөлийн дунд тэр Бурхантай уулзсан баг. Бурхан түүний амьдралд ирэхдээ түүний өнгөрсөн амьдрал, мөн түүний зовлон, сэтгэлийн шарах, Бурханыг үгүйсгсэн итгэлгүй байдал гээд энэ бүх зүйлийг нь байгаагаар нь түүнийг тэрвэрч аваад түүнийг хайрлаж босгосон. Энэ агуу хайрыг мэдэрсэн Маригийн зүрх сэтгэл өөрчлөгдсөн. Тэр зовлон дотроос дахин боссон баг. Тэгэхээр Бурханы хайрыг хүн мэдрэх үед тэр хайрын дотор босож цөлийг туулах урам зориг, шин хүч чадлыг олж авдаг. Тэгэхээр Маригийн хувьд бүх зүйлээ алдсан ч гэсэн түүнд Бурхан байсан гэдэг нь тэр бүх зүйлээ алдсан биш, харин гайхамшигтай ололтыг олж авсан гэсэн үг. Тэр зовлонгийн донд баяр хөөртэй болсон байгаа тэр цөлийн амьдралдаа сэтгэл хангалуун баяр хөөртэйгээр алхсан байна. Үнэн дээр Маригийн амьдралд тохиолдсон тэр цөл нь одоо алга болоогүй. Өөрчлөгдөөгүй гэсэн үг. Харин Мари өөрөө өөрчлөгдсөн. Тэр өөрчлөгдсөн учраас Бурхан түүнтэй хамт байгаа учраас баяр хөөртэйгээр цөлийг туулан өргөждүүлэн явсан гэсэн үг. Жим ч гэсэн адилхан Бурхантай уулзаж түүний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдсөн. Урд нь тэр бусдаас илүү мөнгө олж өндөрт гарч алдар нэртэй болох юм бол үүнийг амжилт гэж ойлгодог байсан бол харин тэр одоо Бурханыг баярлуулна гэдэг нь бусдад болон Бурханд үйлчлэн гэдэг нь амьдралын утга учир
жинхэнэ амжилт юм а гэдгийг тэр ойлгож авсан баг. Өвчин түүний амьдралаас олон зүйлийг нь булааж авсан ч гэсэн тэр Бурхныг олж авсан нь тэр гайхалтай агуу ололт байсан юм. Эрүүл байхдаа нэг тоодгүй байсан тэр Бурхныг өвчин зовлонгийнхаа дунд тэр хамгийн нандин эрхэм нэгэн гэж ойлгон ухаарч зүрстгэлдээ оруулж авсан байна. Тэгэхээр цүл гэдэг бол бидний нүдийг нээдэг. Цүл бидэнд Бурхныг харуулдаг. Цүл биднийг Бурхантай уулзалдаг байх нь. Бид амьдралынхаа дараалалд те Бурхныг нэлээд хойно тавьсан байсан бол энэ цөлөөр дамжуулан Бурхан бидний амьдралд үнэхээр хамгийн эрхэм дээд гэдгийг ухаан ойлгох тэр гайхамшигтай ерөөлийн газар бол цөл байх нь. Тэгээ Бурхан энэ цөлийн дунд бидэнд joy буюу тэр тэнгэрлэг жинхэнэ баяр хөөргийг бидэнд өгдөг. Тэгвэл жинхэнэ баяр хөөр байгаа газарт хизээч гомдол байдаг. Харин талархал байдаг. За тэгвэл гомдол байгаа газарт хизээч жинхэнэ баяр хөөр байдаггүй юм а гэсэн үг. Тэгвэл би танаас нэгэн чухал асуултыг асууя. Өнөөдөр та цөл мэт амьдралыг туулан явж байна. Тэгвэл та энэ цөлийг тийм ээ хэрхэн туулж явна бэ? Гомдолтой, бухимдалтай, стресстэйгээр явж байна уу? Цөл мэт амьдралыг харахтаа та хин нэгнийг эсвэл Бурхныг та буруутгаж байна уу? Эсвэл таны амьдралд талархал, магтаал байж та Бурхантай хамт баяр хөөртэйгээр цөлийг туулан явж байна. Тэгэхээр цөлийг туулах нэгэн чухал арга замыг Бурхан энд биднэрт зааж өгч байгаа. Тэр нь юу вэ гэхээр эхлээд бидний амьдралд өгөгдсөн магадгүй Бурханаас зөвшөөрөгдсөн бидний урд байгаа цөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид амьдралынхаа цөлийг энэ бол маш бодит зүйл. Энэ надад өгөгдсөн гэж түүнийг бид нар хүлээн зөвшөөрнө. За магадгүй бид нар итгэлээрээ түүнд талархна гэсэн үг. Ингэснээрээ бид цөлийг туулахад бэлэн болоо зогсохгүй. Бид Бурхныг ирж хайхад, өөрөөр хэлбэл Бурхантай уулзахад бид бэлэн болтгоо гэсэн үг. Хүн урдаа байгаа цөлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр энэ цөл надад хэрэгтэй. Бурхан бидний амьдралд тохиолдог бүх зүйлээр дамжуулан сайныг хийх болно гэсэн тэр итгэл байхгүйгээр бид цөлийг туулж чадахгүй гэсэн үг. Цөл далхах үедээ бид олон зүйлийг алдаж болох боловч хэрвээ Бурхантай уулзсан бол, хэрвээ Бурханыг олж авсан бол хамгийн том ололт юм а гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Тэгэхээр нэг ийм үг байдаг. Аль нь том бэ? Аль нь илүү вэ гэж. Есүсийг даахад бидэнд алдах зүйл байдаг. Мөн олж авах зүйл бас байгаа. Нөгөө талаас Есүсийг даахгүй байснаар гарц хохирол гэж байгаа. Мөн Есүсийг даахгүй байснаар бас олох ололтууд гэж байгаа. За тэгвэл Есүсийг дагснараа олох тэр ололт нь Есүсийг даахгүй байснараа олох ололтоос хэрвээ илүү юм бол Есүсийг дагснараа бидний амьдралд ирэх гарц хохирол нь түүнийг даахгүй байснаас болж бидний амьдралд ирэх гарц хохирлоос бага юм бол та Есүсийг дагсан нь дээр биш үү? Тэгэхээр эснийг даах үед бидний амьдралд гарц хохирол мэт зүйлүүд байх боловч олж авах тэр ивэл өрөөлүүд нь асар том байдгаа гэсэн үг. За цаашаа үргэлжлүүлээд бид 11 дугаар бүлгийн 10-аас 15 дугаар ишлэгийг харах юм бол үргэлжлүүлэн дахин гомдлож байгаа тэр Израильчуудыг хараад тэр итгэлийн хувьд яг л тэр бяцхан хүүхэд шиг тэр яслын хүүхдүүд шиг орилдож, гомдлож байгаа тэр Израильчуудыг харахтаа Мөсө үнэхээр зөвхөрсөн. Мөсө үнэхээр
шаналсан. Энэ бүгдийн донд Мөсө юу хийсэн бэ? Тэр өвдөгсөгдөн Бурхны өмнө залбирсан баг. Бурхан минь ээ, та зарцаага юунд ингэж зовооно вэ гэж. Тэр ингэснээс намайг өхүүлсэн дээрээ гэж. Тэгэхээр Мөсө ямар их зовж шаналсан болоо те ингэж хүртэл залбирахад хүрвэ. Үнэхээр Израильчууд яг л тэр бяцхан хүүхдүүд шиг тийм байсан. Тэд нар үргэлжлүүлэн дахин гомдолж ирсэн баг. Харин энэ үед Бурхан Мөсөд маш чухал хариултыг өгсөн баг. Мөсөгийн зүрх сэтгэл маш их шаналсан, унсан байсан. Харин Бурхан түүнд юу гэж хариулсан бэ гэхээр чи ганцаараа биш. Чи ганцаараа үлдээгүй гэдгийг түүнд хэлсэн баг. Би чамтай хамт байна. Би чамд туслах болно гэж Бурхан гайхамшигтай амлалтаа түүнд өгсөн. Бид хуучин гэрээг үзэх юм бол Бурханы онцгой амлалтууд маш олон удаа давтагдан гардаг те. Би зөвхт баруун мутраараа. За ялалтын баруун мутраараа чамд тусалж чамайг тэнхрүүлэх болно. Би чиний гараас чинь бариад чамтай хамт байгаа. Чиний Бурхан чинь байна. Бүү ээ. Би чамд туслах болно. Би чамайг тэнхрүүлэх болно гэж. Маш олон газар эзний амлалтууд байдаг. Тэгэхээр эзэн бэрхшээлтэй хүнд замын туршид биднийг орхитгүй тэр бидэнтэй хамт байдаг. Есүс хүнд ачаа үрсэн. Хүнд дарамт үр зовлон донсон хүмүүсээ над руу ир. Би та нарт амралтыг өгье гэж хэлсэн. Заримдаа цөлийн амьдрал гэдэг амархан биш байдаг. Тэгээ нөгөө талаас бид энэ цөлд ганцаараа явдггүй те. Яг л бид Мөсөд адилхан заримдаа гэр бүлээ, хүүхдүүдээ бид нарт удирдан дагуулдаг. За магадгүй сүм чуулганд үйлчлэл байгаа бол бид үйлчлэлээ, хүмүүсийг те бид авч явдаг гэсэн. Тэгэхээр энэ болгон заримдаа биднэрт хүнд ачаа мэт те санагддаг. Гэхдээ та санаарай. Та ганцаараа биш, Бурхан тантай хамт байгаа. Ачаагаа та эзэнд дүүрүүлээрэй. Эзэн цөлийг туулах хүч чадлыг үргэлж танд өгөх болно. Би хэлсэн те. Цөл бол ганцаараа явдаг зам биш. Бурхан тантай хамт байгаа. Мөн Бурханы илгээсэн олон хүмүүс, гэр бүл, итгэлийн найз нөхөд, ах дүүс, итгэлийн хамтрагч нар гээд маш олон хүмүүсийг Бурхан бидэнд өгсөн байна. Тэгэхээр бид хамтдаа цөлийг туулж чадна гэсэн үг. Цөлийг туулах бас нэгэн чухал зүйлийг энд Бурхан бидэнд зааж өгч байгаа. Бага зүйлд амьдрал тохиолдох жижиг зүйлд ч гэсэн талархахыг Бурхан хүсдэг гэсэн үг. Хэрвээ бид нар жижиг зүйлд талархаж чадах юм бол энэ талархал нь улам том болдог. Тийм учраас цөлийн аялал бид нар маш чухал итгэлийн сонголтын өмнө ирдэг нь гомдлоо эсвэл талархлуу. Энэ сонголт үргэлж бидний амьдралд байдаг. Тэгэхээр бид хүн учраас бид гомдлыг сонгохоос өөр аргагүй байдаг. Гэтэл бидний дотор итгэл байх үед, Бурхантай хамт байх үед бидний гомдлууд нь талархал болж бидэнд улам илүүх ухаарлыг өгдөг гэсэн үг. Тиймээс жижиг зүйл талархаж чадах юм бол энэ талархал нь тийм үү? Яг л юу ч байхгүй эсэн цөлд Бурхан надтай хамт байгаа гэдэг нь миний бүх зүйл болдог. Тэгээд тэр нь надад жинхэнэ баяр хөөргийг авчирдаг. Тийм зүйл байна. Сайн мэдээ Бурханы үг хүнийг босгодог. Бүх хүмүүс унж байсан ч гэсэн хэрвээ сайн мэдээ байгаа бол Бурханы үг тантай хамт байгаа бол та унахгүй харин та босох болно гэсэн үг. Учир нь цөл мэт амьдралд Бурхан тантай хамт явж байгаа. Тоолгоно бидэнд цөл гэж яг юу юм бэ гэдгийг бодтор бидэнд харуулж өгдөг. Цөл бол юу ч байхгүй газартай. Нөгөө талаас цөл гэдэг маань хүн цөлд явахдаа өөрийнхөө хүссэн болгоно олж авч чадахгүй. Энэ бол хүний амьдрал. Харин Бурхан биднийг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж бага зүйлд ч гэсэн талархахыг сургадаг. Учир нь талархал бол бидний хүч чадал,
joy буюу Бурханаас ирдэг баяр хөөр бол бидний хүч чадал юм аа. Иймээс ах トゥ уснараа бидний өмнө байгаа цөлийг харахтаа итгэлээрээ түүнийг хүлээн зөвшөөрцгөөе. Тэгээд Бурхантай хамт талархалтайгаар, магтаалтайгаар цөлийг хамтдаа урам зоригтойгоор туулцгаая гэж эзэн Есүсийн нэрээр таныг ерөөж байна.